За манай өнөөдрийн Reels-ийн ивент итгэгчээр Amcas Art Shop хаяг нь урт цагааны 4 замын уулзуур дээр яг энэ барилгын нэг давхарт хөөхөд гэдэг тоглоомоор тоглодог гэж та бодож байна уу? Үгүй ээ. Зарим нь биерээр түүх бичдэг. Алита Андре 2 настайгаас зурж эхэлсэн. 4 настайдаа Нью-Йоркийн Agora галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Түүний бүтээлүүд хэдэн мянган доллараар зарагддаг. Хүүхдийн биш, галзуурлын энергитэй экспрессионизм. Адам де Форест 5 настайдаа уран зургийн давцанд гарсан. 10 наснда бүтээлүүд нь $25,000, $50,000 үнэлэгдсэн. Жижигхэн биетэйч том галыг тээсэн охин. Кэрен Уильямсон бяцхан монэ хэмээн алдаршсан. 6 настайдаа зурсан усан будгийн зургууд нь хэдэн минутын дотор бүгд борлогддог болсон. 9 нас хүрэхэд саяар хэмжигдэх хөрөнгөтэй Английн тал төрсөн бурханлаг бяцхан авьяасдаг. Ван Яны 3 настайдаа зурсан. 14 наснда Германы үндэсний музейд үзэсгэлэнгээ гаргасан. Хятадын уламжлалт хүүхдийн сэтгэл хоёрын нэгтгсэн сүм биш, хүүхдийн өрөөнд төрсөн мастер. Кен Камарк 4 настайдаа зүүдэндээ харсан дүрсээ зурж эхэлсэн. 8 настайдаа телевизэд гарсан. Түүний Жесус хөрөг нь $850,000 хүрсэн. Бурхны зурсан зургийг хүүхэд хүний гараар дамжуулсан. Элизабет Анисмау 12 настайдаа Living Paintings бүтээлүүдээр алдартай болсон. Зураг дээрээ жинхэнэ хүмүүсийг зурганд оруулдаг. Хүүхдийн тоглоом биш, сюрреалистийн дай. Марла Олмстед 4 настайдаа зурсан абстракт бүтээлүүдийн Нью-Йоркийн галерейд тавигдаж $300,000 хүртэл зарагдсан. Түүний тухай миний хүүхэд түүнийг зурж чадна баримт кино хүртэл гарсан. Хүүхдийн гараар томчуудад зохилт өгсөн. Жиочио 10 настайдаа Сингапурт үзэсгэлэн гаргаж бүтээл нь $150,000 зарагдсан. Түүнийг бяцхан Джексон Боллок гэж нэрлэдэг. Вьетнамын борооноос төрсэн галзуурсан өнгө. Та хүүхэд зөвхөн цаасан дээр сараачдаг гэж бодож байна уу? Үгүй ээ. Тэд бол Пикассогийн сүнсийг, Монегийн өнгийг, Поллокийн галзуурал, Давинчигийн зүүдийг хүүхдийн гараар буулгасан амьд бурхан. Саша Бутрия зөвхөн 11 нас хүртэл амьдэрсэн ч 2000 гаруй зураг зурсан. Өвчтөө хэвтэж байхдаа ч бүтээлээ зогсоогоогүй. Түүний зургууд өнөөдөр музейд хадгалагдаж амьдралын богино мөчүүдийг урлаг болгон үлдээсэн охин. Эдмунд Томас Клент 7 настайдаа 25,000 гаруй зураг зурсан. Амьдрал нь богинохон байсан ч бүтээл нь энэтхийн урлагийн түүхэнд үлдсэн. 7 жилд 70 жилийн урлаг төрөвсөн хүү. Irish Grish Holmeshaw аутизмтай охин 5 настайдаа зурсан зургууд нь $10,000-аас $15,000 зарагддаг. Түүнийг бяцхан монэ гэж нэрлэдэгч түүний өнгө өөрийн ертөнцтэй чимээгүй ертөнцөөс өнгөөр хашгирсан охин. Дмитрий Милан 12 настайдаа бүтээлээ $10,000 зарсан охин. Түүний романтик өнгөнд зүүд зөн ирээдүг уралдуулсан. Хүүхэд бол тоглоомор биш, биерээр ертөнцийг хөмрүүлдэг бяцхан шуурга. Хэрвээ тэд ийм насандаа тэнгэрийг будгаар зүсэж чаддаг юм бол чамд мөрөөдлөө эхлэхэд хизээж оройтхгүй.